За энэ 50 замын жагсаал гэдээсэн өнөөдөр нөгөө сонсгол гэдээсэн юмнууд нь бүр утгаа алдчих эхэлж байна. Бүр улс төрийн зорилготойгоор бүлэглэлүүд орж ирж байна. Өөмөө самуун дэгдээхээр бид нар 50 замын жагсаалыг хийж байгаа. Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх замаар энэ бүхний үр дүнд хүрэх ёстой. Хилцүүлэг гэдэг сонсгол гэдэг одоо үр дүнг нь харахаар юм ялгуурсан гадууртаа иргэдийг нэг дахинд оруулцаа өөрсдөө нэг дахинд хоорондоо ярилцж байгаа ийм байдлаар байж болохгүй. Бүх юмыг ил тод болох ёстой. За энэ дээр том улс төр орж ийн гэдгийг ахаад хэлье. Ерөөсөө л ардын намын дотор байгаа тэр эрх мэдлийг ямар бүлэглэл буюу ямар фракц нь авахын төлөөх тэмцэл болж байна. Энэ дээр жинхэнэ нүүрсчин улсууд энэ улс төрийг хийж эхэлж байна. За ялангуяа энэ жагсаал дээр төлөөллүүдэд оруулж эхэлж байна. Үзэл бодлоо илэрхийлэх байдлыг нь харанхуй бүдүүлгээр зохион байгуулалтанд оруулж эхэлж байна. За жишээлбэл жинхэнэ нүүрсчийг бид нар мэдж байгаа. Мөнх эрдэнэ хүртэл зарласан. Өнөөдөр яагаад мөнх эрдэг яг энэ хурцтамал байдал дээр 20. Энэ бол улс төрийн хардлагт. За жишээлх юм бол энэ дээр нөгөө Сүү бат бол. За нөгөө Жамины мөнх бат. Аюур сайхан. За Хүрлбаатар тэргүүтээ улсууд нөгөө ардын намдаа нөлөөгөө татсан тул энэ чинь асар их мөнгө явж байгаа. Засгаа унгаах, улсын хурлыг тараах, ашиг сонирхолт нэмчээ байна. Яг ийм өвлийн хүүтэнд эдийн засаг хэцүү байгаа үед ямар нэгэн байдлаар огцруулах, ямар байдлаар улс төрийг өмчүүлэх юм бол иргэд тохирноо. За энэ дотор одоо маш олон эрүүлэр жигсэж байгаа, зүрхсэтгэл агааж жигсэж байгаа маш олон хүмүүсийг харлуулах байдлаар за төрд орж байгаа бол иргэдийг төлөөлж байгаа, өөрийгөө төлөөлж байгаа жоохон ухамсартай баймаар байна. Ирэх зүйн чадамжтай баймаар байна. Тодорхой асуудлаа дүн шинжилгээ хийдэг баймаар байна. Ингийн тулд бидэрт мэдээлэл хэрэгтэй. Ямар мэдээлэл вэ гэхээр энэ нүүрстэй холбоотой бүх л мэдээлэл. Ингийн тулд энэ нүүрстэй холбогдсон төрийн том албан тушаалнуудыг гаргаж ирмээр. Тэр нөгөө гаав гэдэг байгаа нөхрийг гаргаж ирээд тэднээс тодорхой материалуудыг аваад улс төрчдийг зоригтойгоор нэрийг зарлуулдаг. Ямар процесс болсон бэ гэдгийг зарлуулдаг. Ингэжээш бид нар өөрөө үнэнтэй буюу бодит мэдээлэлтэй тооцоотойгоор жагснаа. Тэгэхгүй энгийн иргэдийн дотор маш олноороо хилмигдэх аюул үүсэж байна. Өнөөдөр дор бүрнээ аюултай байдалд орох нөхцлүүд үүсэж байгаа учраас энэ сонсголт нь орсонгүй. Сонсгол гэдэг бол өөрөө иргэд олон нийтэд энэ төрд багшсан нууц мэдээллүүдийг ил болгомоор байна. Үнэхээр тэр одоо дор чанд нь их хурлын гишүүн үнэхээр энэ бүхнийг илчилж байгаа гэж байгаа бол нэр хаягтай. Чи жинхэнэ нүүрстэй яагаад зарлахгүй байгаа юм бэ? Яагаад эзэнлэгөө хутж чадахгүй байгаа юм бэ гэдгийг хэлмээр байна. Дор чандаа. Ийм дүр хэсэрсэн одоо тэр сонсол төр бүх одоо намын төлөөллүүд орж ийн. Жинхэнэ утсан хүүхэлтэйнүүд орж ийн. Бүгдээрээ энийг өвчүүлэх, самруулах, жинхэнэ эзэдийнх нь нэр нь зарлахгүй гэдгээс айж байгаа үйлдэлүүд хийгдэж байна. Ийм юмд орж болохгүй. Залуучууд бид нар ухаалаг болсон бүх мэдээллүүдийг авж байгаа учраас энэ дээр нэг бусдыг дагаж далдагнаад шаардлага байхгүй. Эхнээсээ тэгвэл ингэж далдагнах байсан бол бид нартай хамт ирэх нь яасан. Жагсаал дээр зогсох нь яасан гэж амын асуумаар байна.